надад сад бэлэг гэдэг хөгцөө. За энийг үзэж байгаа. Сад бэлэг гэдэг хөгцөө. Сад бэлэг гэдэг нэртэй биш би анги хөгцөө хэлж байгаа. Арай өөрсдөө нэг сад бэлэг гэсэн нэртэй хөгцөө хэлэх байгаа шүү. Би ангийнхаа хөгцөө сад бэлэг хэлж байгаа. Надад сад бэлэг гэдэг хөгцөө яа. Би анги хөрөх байгаас. Тэгсэн чинь би үзүүлгээ зогсохоор миний бичиж байгаа тэр ингэ садлыг өгсөн мөхгүй. Тэггүй ямаа бичиж байгаа. Гой тусаарай гэлээ. Өгсөн мөхгүй. Тэгээ томботноо тэг хэлингээд. Тэгэхээр би oh my god what the fuck гэж би дотроо бодсон. Тэгээ уурсан цаа хөөргөө гэсэн. Маш зэрэг үрсэгсээ татлаа гэдэг. Садлыг бодлоо энийг чичмээр Юу. Тэгээ юу л юм гэсэн юм да. За баяа явсан. Тэгээ хайрын түүх бүлэг 2 элбэг гэдэг хүүхэд займсан. Энэ хүүхэд бол зүгээр манай анги хүүхэд бүгд манай анги хүүхэд. Тэгээд надад сайн болсон. Яагаад гэвэл ингэ нэгдүгээр ингэ төцөөдөргээд цаасан цэцэг өгчээсэн. Тэгээ 2 дугаар ангитай надад ихэнх цэцэг өгчээсэн. Тэгээ найз өгч ингээд хэлсэн. Найз нь хүртэл хэлсэн. Тэгээ би найзтай ингэ хэлээд oh my god. Найз ингээ oh my god би ухаалах гэж байсан. Йоо бүр амар толгойд баах юм бол бодсон. Бараг ажиллахгүй байсан. Тэгэл танаа л би ингэ гарч ирэх. Хичээд яваад өчтөө. Тэгээ хашаа. Тэгээ би ингэ анаа тавьчихсан чинь хэлбэг ингэ бодвол яагаад хөөх юм бол хор дээрээсээ гэсэн байсан. Тэгээ хахаа тэгээ яг ийм юм болсон доо. Тэгээ даз ингэ туслаа. Дараагийн бичлэг үзмээр байвал лайк дараарай гэдэг баахан тэнэг юм шиг бичсэн. Тэгээ хайрын түүх бүлэг 3 заяа. Надад төрлөхт гэдэг хүүхэд цай болсон. Яагаад гэвэл намайг ингээ байнга дуудаад гадаах юм уу яа асуудаг. Яг болно л доо. Гэхдээ ингээ хамгийн зүйл ингээ байдаг. Амар юм тий хайртай. Нэгдүгээр ингээд бас би нэг юм бүсээ авчирсан. Нэг авчаараа авчирсан байсан. Тэгсэн чинь ингээд тэр ингээ миний хач асуудаг байсан байхгүй юу. Тэгээ тэр штэ. Чиний авчирч чинь ямар хөөх юмаа гэд хэлээд тэгэхээр ингээ би тэрийг бодоод бүр татлаа энийг би барыг 2 жил болж байгаа. Тийм 2 жил болж байгаа барыг 2 жил болох гэж байгаа. Тэгээ бас ийм хүнгээ соёлтой харцдаг аа. Тэгээ би бүр ингээд 2 хацруулаагаа ёо. Тэгээ нэг найцгаа ярьсан байдаг л харчаа тэгээд яргээд ингээд тоохоо болчихсон. Яг үгүй тийм бас гайгүй тий. Тэгээ юу вэ? Тэгээд бас ингээд хайрыг төсөөслаа, баярлаа. Тэгээд төрөлхт ингээд би өөрийгөө ингээд дууссан. Тэгээд чиний авчир хөөх юм аа ингээд яг тоглооны талбай илүү сургууль би санахгүй байна. Ийм болсон да тэгээ сайхан бичлэгээ тасчлаа нөө. Тэгээд тоглооны талбай илүү сургууль тулжсэн. Тэгээд ийм болсон да сайхан амраа. За баяртай. Тухмад гэсэн. Тэгээд би найзуудын танилцуулгыг манай хамгийн сайн найз бол Содинэл гэдэг тэний цустай амьтан хамстер нохой. Тэгээ түүний нас 7. Энэл бол 6 амбултий. Яг уу нэрий за тэгэл 6 амбултий байхгүй. Тэгээ энэ дуртай хоол нь бултаг яг булаг чамаар хоол тэгэл бултаг дуртай гэсэн. Бултагын дуртай, спагеттийн дуртай, махан дуртай. Стик. Тэгээ харин дуртай амт нь зармиг choco pie. Тэгээд тий гоё эзэнч юм. Тэгээд бид хоёр ингээд туслан дээр маш гоё нээлтж хөөцөлдөж тоглодог байсан. Тэгээд за баяртай.
Тэгэл болсон дөө. За одоо нэг хайрын түүх бүлэг 4 гэдэг юм зохиоцсон байгаа. Хайрын түүх хийчихвээ. За хайрын түүх бүлэг 4. Тэгээ хайрын түүх 4. Над анд би ингээд бүр ингээд анд гэж дуудах байлгүй бүр ингээд анд гэдэг бүр ингээд эстэй хамт холбоод хэлээд байдаг. Анд надад ингээд сайн болсон. Би өөрөө сайн байсан. Гэтэ ингээд цэцэрлэг тохиолдсон шүү. Тэгээ намайг ингээд хоцож ирэхэд зүгээрээ л хэлдэг байсан. Цэц мал зүгээр үстэй. Тэгээ намайг юу хэлдэг. Тэгээ бид хоёр ингээд бүр ингээд багшийнхаа нүдний ингээд тийм кис хийсэн байгаа. Бас миний ингээд хажуу суудаг амар суугчтай. Бид хоёр бүр ингээд видео кал мал хийгээд гэхдээ одоо ингээд хийхэд болцсон нэг видео сургууль ороод тэгэл юм болсон доо за баяртай одоо унт таарсан шүү гэдэг пи пау цэцэрлэг яг ингээд сургууль олж явж байгаа. Цаац ингээд баяртай ингээд хайрын түүх ингээд дууслаа. Дараагийн бичлэгтээ уулзаарай. За дараагийн бичлэг бол 4 найзуудын